баярын мэнд хүргье. За баярлалаа. Таны энэхүү хүчтэй барилдааныг бас хийж сонирхож сэтгэлээсээ олцоор таны хувьд бас өмнө нь ерөнхийдөө алтан цамын барилдаанд хэдэн удаа барилдаж ирсэн бэ? За ерөнхийдөө өсгөлээд барилцаа. 2 удаа зүрлжсэн. 2 удаа зүрлжсэн. Ер нь 12 дугаар сарын 29 монголчуудын хувьд хэр үн цэнтэй өдөр вэ? Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой бэ? Хамгийн үн цэнтэй өдөр нь энэ өдөр ахаа л гэж би ойлгож байна. Тэрээс ихэнх ихтлийн өнцөг боломжтойгоо монголчуудаа бас мэдчилээд төшөөлбөл бол. За тэгээ Монголынхаа бүхаар том баярын мэнд хүргье. Тэний өдөр та ахад барилдах уу? Би одоо барилдахгүй бас удаа. Тэгээ одоо сайхан зөндөө сайхан залуучууд гарч ирээд одоо Монголынхаа ард түмний хайртай Монголынхаа ард түмнийг сайхан баярлуулж сайхан барилдаж байна. Тэгээ энэ дүүнрээ хараад дэмжээл сууж байна да. Ер нь одоо ингээ бүх иргэндээ орж ирэхээр ч юм уу төв зингэлт хийж байгаа бас барилдмар санагдана үз. Одоо санагдaltaгүй яг хөө. Гэхдээ одоо санаа байгаад гэдэг шиг бэлтгэл сургууль одоо спортын чинь бол одоо насны асуудал шүү дээ. Нас бас одоо манай үеийнхнээс ганц 2 л хүмүүс барилдаж байна. Тийм болохоор одоо сайхан залуучуудыг гал дэмжиж байна да. Өнөөдрийн барилдаан бол бас энэ оны отхон барилдаан. За тэр дундаа үндэсний одоо баяр наадмын дараа ордог томоохон барилдаануудын нэг гэж бас яадаг шүү дээ тий. Тэгэлгүй яг одоо ингээд бүх сайхан хөгчүүд маань бүгдөө барилдаж байна. Одоо улсын наадмын дээд даваанд барилдах хөгчүүд маань энэ өдөр сайхан бэлтгэл сургуультаа чиглэлээд бүгдөө сайхан ирсэн байна. Тэгээд манай хангаа авар бэлтгэл сайхан байгаа харагдаж байна. Тэгээд одоо Батмагнаа гэдэг. За тэгээ манай Батүлзээ бас давгүй сайхан бэлтгэлтэй байх шүү. Ойр бүхээргөө орж ирж хүчтэй яг ингээд ойроос хараагүй сайхан байна. Бэлтгэлээ сайхан тааруулсан залуучууд бүгшүүд маань сайхан байна. Та хэнийг дэмжиж байна? Нууц биш үү? Гэхдээ одоо тэгээд хамгийн сайн бэлтгэлээ хийгээд сайн барилдаж байгаа. Одоо Монгол бүхөө дээдлэг Монгол бүхийнхөө одоо энэ ариун жайгийг ингээд сайхан авч явж байгаа залуучууд маань сайн барилдах байх гэж бодож байгаа. Би бол угаасаа бүхийн тэр одоо хардаг юм байдаг бахаа гэж би бас ойлгодог. Хамгийн зөв явж байгаа зөв бүхөө олон түмэндээ төвөнд дэлгэрүүлж харуулж байгаа зөв үлгэр дуурайлтаа явж байгаа одоо бүгчүүдийн нэг маань төрүүлэх бахаа гэж би бодож байна. За шинжлэлийн баяр болж нэг сайхан одоо дурсамжтай шинжлэлийн баяраа иргэн одоо бидэнтэй хаваалцаж тэгээд хэдэн оны ямар шинэ он шинжлэх хийх вэ? Одоо тэгээд хүүхэд байхын шинэ одоо он санаанд байдаг шүү дээ. Хүүхэд насны одоо шинэ он одоо санаанд орж байна доо. Тэгээд том болоод бүх барилдаад одоо явхад бол одоо бэлтгэл сургалт хийгээ явж байгаа. Одоо шинэ жил мантал гэдэг шинэ он мантал одоо бэлтгэл сургалтаа хийж явдаг байсан. Тэгээд сүүлд одоо 10 хэд онд үлээ ерөнхийлөгчийн сомч хэлсэн. Тэгээд тэрнээс үл одоо тэгээд 29-ний бүгдөө бэлддэг болсон шүү дээ. Би бол одоо хэлээд байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд бас ард түмнээсээ тий би бол бас шаггүй бас өөрийнхөө хэмжээнд боломжоор хэдэн жил сайхан барилдсан. Тэгээ одоо намайг нэг хүлээгээд яах вэ тий одоо шөнөө сайхан залуучууд гараад ирсэн. Одоо энэ шинэ үеийн төлөөллүүд одоо манай Сумын Сүхбат гээд сайхан хүү байна. Тэгээд одоо Баян хонгорын Батмагнаа гээд сайхан залуу байна. Эдгээр маань одоо ард түмнээ сайхан баярлуулаад сайхан барилдах бахаа л бодож байна. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс